Агросити дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө. Монгол улсын их хурлын 2024 оны 72 дугаар тогтоолын дагуу Агросити дагуул хотыг Улаанбаатарын баруун талд Сонгон харихын дүүргийн 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт 361 гарам, Аршаант, Жаргалан төрчмийн 24294.7 га талбайд байгуулахаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсрууллаа. Агросити дагуул хотын байршил дундуур AH3 олон улсын автозам, төмөр зам дайран өнгөрдөг бөгөөд гол зам дагуу шатхууны болон үр тарианы агуулгуудтай хотын стратегийн ач холбогдолтой байршил тул Монгол улсын засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолын дагуу 9000 га талбайд Агросити эдийн засгийн тусгай бүсийг байгуулнаа. Төлөвлөлтийн байршилд одоо 2098 өрхийн 5756 хүн ам суудаг бөгөөд газар тариалан, хүлэмжийн аж ахуй, үхэр, дахиа, гахааны ферм, хөнгөн үйлдвэрлэл, үр тариа боловсруулах үйлдвэрүүд зөнгөлөн үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл, нийслэл Улаанбаатарын тэргүүлэх чиглэлтэй уялдуулж, байршлын давуу тал, бүс нутгийн онцлог тохируулан хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх замаар импортын хүнсний хэрэглээг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, жилийн 4 улирлын төрөлдсөн хүнсний агуулга, тээвэр логистик, хүлэмжийн аж ахуй, дэвшилтэд технологид суурилсан фермерийн аж ахуй, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, сургалт, судалгааны төвүүдийг хөгжүүлнэ. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндсэн 7 бүстэй байх бөгөөд чиг үүрэг зориулалт, онцлогт нийцүүлэн 23 дэд бүс болгон наривчлан төлөвлөлтөд тусгасан. Мөн хотын гудамж, замын сүлжээг газар нутгийн онцлогт нийцүүлэн төлөвлөж, нийт газар нутгийг 492 хэсэгт хуваан тухайн хэсэг бүрийн барилгажих талбайн хэмжээ, барилгын өндөр, нягтрал, дэд бүтцийн хүчин чадлыг наривчлан тооцсон болно. Агросити дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг хийснээр 9288 өрхийн 29723 хүн амтай болж, нийт 19087 ажлын байр бий болох боломжтой болно. Агросити дагуул хотын газар зүүн байршил одоо үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгж байгууллагын бизнесийн үйл ажиллагааг төлөвлөлтөөр илүү дэмжих, хот төлөвлөлтийн норм стандартын дагуу гудамж, замын сүлжээ, сургууль цэцэрлэг, эмнэлэг зэргийг төлөвлөж, инженерийн дэд бүтцийн их усрыг хамгийн оновчтой байдлаар төлөвлөлтөд тусгасан. Төлөвлөлтийн дагуу хүн амын өсөлттэй уялдуулж, шинээр 4254 хүүхдийн сургууль, 2722 хүүхдийн цэцэрлэг, хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, их сургуулийн салбар сургуулиудыг байгуулнаа. Орон сууц, нийгмийн дэд бүтэц, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний орон зайн бүтэц, хүн амын нэгтрэл, суурьшлийн бүтцийн хувьд хүн амын 20% нь дунд давхрын орон сууцнд, 25% нь нам давхрын таун хаус орон сууцнд, 55% нь амны орон сууцны бүсэд оршин суув. Ногоон байгууламж. Агросити дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг төлөвлөлтийн дагуу хөгжүүлснээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 29 м2 болох бүрэн боломжтой юм. Хөдөө аж ахуйн кластер. Ухаалаг технологи ашиглан органик тариалалт, мал аж ахуйг хөгжүүлнэ. Эрчимдсэн мал аж ахуйн бүсийг хөгжүүлснээр нийт 514 ажлын байрыг бий болгож, сүүний фермүүд жилд 201.5 мянган тонн сүү ханган нийлүүлнэ. 4 улирлын хүлэмжийн тариалтыг хөгжүүлснээр жилд 131.8 мянган тонн хүнсний ногоо, 15.7 мянган тонн жимс, 99.3 мянган тонн нарийн ногоо, жимс хураан авах боломжтой болох бөгөөд цэцгийн тариалтыг хөгжүүлнэ. Үйлдвэрлэл логистик. Хүнс боловсруулах хөнгөн үйлдвэрлэлийн парк, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний агуулга, шатхууны агуулгыг бодлогын баримт өчгүүтээ уялдуулан төлөвлөсөн. Агросити дагуул хотын төлөвлөлтийн бүсэд одоо байгаа нефтийн агуулгын хүчин чадлыг нэмэгдүүлж 220 га талбайд төлөвлөлтийг боловсруулсан бөгөөд олон улсын стандартын дагуу 165 танк буюу шатхуун хадгалах самд нийт 1.1 сая тонн шатхуун хадгалах нөхцөл бүрдэж байна. Агросити дагуул хотод үр тариа, хүнсний ногоо, жимс жимсэгнийг стандартын шаардлага хангасан агуулгад хадгалах, тээвэр логистикийн сүлжээг хөгжүүлж, хэрэглэгчдэд хямд үнэтэй хүнсний бүтээгдэхүүнийг хангах зорилгын хүрээнд 3 төрлийн төрөлдсөн агуулгыг байгуулахаар орон зайн төлөвлөлтөд тусгав. Жимс жимсгийн хадгалах зориулттай агуулгад 52.9 мянган тонн, хүнсний ногооны 121.2 мянган тонн, үр тариа 216.4 мянган тонн хадгалах боломж бүрдэнэ. Инженерийн дэд бүтэц. Хотын инженерийн дэд бүтцийн их усрыг уламжлалт нүүрс төлдөг технологиг бус, байгаль орчин дээлтэй, үр ашигтай технологийн шийдлийг тусгасан.
Дулаан хангамжийн хувьд нийт 284 гигаватт цаг хэрэглээ үүсэх бөгөөд 4 хэсэгчсэн их үүсвэр болон сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрээс шийдвэрлэхээр төлөвлөлтөд тусгасан. Хотын дулаан хангамжийн их үүсвэрийг байгалийн хий, биомасс хосолсон хэсэгчилсэн дулаан хангамжийн станц барьснаар нүүрс хүчлийн хийг бууруулах ач холбогдолтой. Ус хангамжийн шийдэлд эхний ээлжинд газрын доорх усны нөөцийг шилжилтийн их үүсвэр болгон ашиглах. Дунд урт хугацаанд баруун их үүсвэртэй холбогдох бөгөөд 2000 м3 усан сан өргөлтийн станц барьж ус хэмнэх технологи нэвтрүүлэхээр төлөвлөв. Хотын ариутгах татваргын хувьд хэсэгчилсэн төвлөрсөн бус цэвэрлэх байгууламж үе шаттайгаар барих, цахилгаан хангамжид нийт 54 мегаватт ачаал тооцож, Аршаанд дэд станцыг 110-35-10 кВт-ийн 2 ширхэг 25 мегавольт ампер болгон өргөдгөх. Шинэ дэд станцуудыг 2 ширхэг 16 мегавольт ампер хүчин чадлаар барих, 10 кВт-ийн шугамыг өргөдгөх, сэргээгдэх их үүсвэрийг дэмжиж 10 мегаваттын нарны станц, 50 мегаваттын батарей хуримтлуулалттай байхаар төлөвлөж, айл өрхөд нарны панел суурилуулахыг дэмжихээр төлөвлөгөөнд тусгасан. Экологийн коридор. Хотын баруун талд автозам, төмөр замын дээгүүр экологийн коридорыг байгуулснаар ан амьтад улирлын чанартай аюулгүй нүүдлэх боломжийг бүрдүүлж, экосистемийн тогтвортой байдлыг хангана. Агро Сити. Ирээдүйн ногоон хот.